Би зүгээр нийслэлээр хэлэхэд байна шүү дээ. Энэ залуучууд одоо таандын бурууч гэж байхгүй бах. Загас бол толгооноос өтдөг байхгүй юу? Толгой дээр чи өтөө байхаар та нар бүгд өтөөлж байгаа. Толгой дээр чин дарангуулагч байхаар бүгдээрээ дарангуулагч болж хувирч байгаа. Одоо хувирч явах шиг байна бас. Энэ ерөөсөө яах гэж дарга нар бий болдгийг. Энэ ард иргэдээс саналыг аваад, ард иргэдийнхээ дэмжлэгийг аваад, тэднийхээ одоо боломжийн амьдралын төлөө аж ахуй нэгжүүдийг дэмжил гэж би дарга болж байгаа гэж ойлгож байна. Ер нь бол зовлон байгааг би ойлгодог. Нийслэлээр зовлон байдаг, засаг дээр зовлон байдаг. Ажил хийж байгаа хүнд бол зовлон байдаг. За ингээ юм хүмүүс нэмийг үн өртгөө нэмий тариф ингээ та нартай ингээ зам засах чинь буруу гэж хэн ч яриаг. Тэр элчин хүчийн цоож агаар явчлаа. Цоожод бас хэлж ирсэн. Тэр цахилгаан дулааны үнийг тодорхой хэмжээгээр бас үе шаттай нэмэгдүүлээд явдаг. Энэ бол хийдэг л ажил, болдог л ажил. Гэхдээ та нар одоо 15 жил нэмээгүй юмыг 3 дахин нэмнэ гэж ямар солиотой галзуутыг бодож олдог байна. Энэ эрүүл хүн үү? Өвчтөе хүн үү? Хүмүүн үү ирнэ. Хүмүүсийн ахуй амжиргаа хэдэн хувиар өссөн? Цалин хөлсөн хэдэн тэтгэвэр 3 дахин өссөн юм уу? Яагаад ийм амьдралгүй юм хийдэг юм болоо? Энэ бол би иргэдээс их салсан, тасарсан. Энэ ардын нам бол сүүлийн 10 гаруй жил засгалж байгаа. Одоо Улаанбаатар одоо 44-өөс билүү? 40 хэд билээ сууд? 45-аас 42-3 ардын нам. Сонгой хайрхан дүүргийн 43 суудлаас 43 ардын нам. Энэ ардын нам мундагтай гараад байна гэж бодод байгаа юм уу? Ард иргэдэд төлөө юу ч хийхгүй яагаад яваад идэгий? Энэ бол хулгай дээрэм хийгээл байгаа. Сүлжээ явуулаад байгаа. Улсын төсвийн мөнгөөр хэдэн одоо пальдах хүмүүсийг бол тэжээгээл байгаа. Энэ нэг жаахан ийм үнэн юм яриад шийдвэр байх. Та нарын наад чи буруу байж тээ залуучуудаа. Одоо та нэг шүүмжлээд хийчих. Хөш үнэн бат чи манай хуулийн зөвлөх байхгүй юу? Манай хууль зөв одоо нийслэлд очиж тээ чи одоо тэнд очиж бас тэнтгэн хүн болчихжээ чаас. Болдоо та нар залуу хүмүүс нэг жаахан зарчимтай ард иргэдийнхээ санаа сэтгэлийг сонссон. Ард иргэдээс хоёр хүний санал өгнө гэж юу яах вэ залуучуудаа. Тэгээд тэрнийг одоо бид нар 3-4 цаг ярьлаа. Болио. Сэтгэл зөрөгчин жаахан нэг зөв баймаар байна. Хүмүүсийн төлөө гэсэн бодол саналтай баймаар байна. Аав ээжээ харалта. Зөвхөн 52-ыг хараад байх юм. Нaan чи Монголд нэг хэсгэн хүн болвол сайхан амьдарч байгаа амьдралаас тасарсан. Ард түмний амьдрал бол үнэхээр мууц. Тэгэл нэг 14 мега төсөл ярина. Галзуу том тоо ярина. Түтэн дөрвөмөр тэгчвэл ингээ мөнгөөр тэгж ажил явдггүй юм. Эхлээд сэтгэл зүрх байх хэрэгтэй. Ялангуяа олон түмнийхээ төлөө гэсэн сэтгэл зүрхтэй байж ич за энэ жоохон мөнгөөр энийг нь хийхийн оронд тэрнийг нь хийчвэл олон хүнд хүрэх юм байна гэж ингэж л бодлого гарддаг юм л да. Би та одоо сүүлийн үед үнэхээр санаа зовоод байна. Арайчтэй хүмүүсийн амьдралыг харахгүй юм та нар. Тэгээд юм болохоор татвараа нэмчи. Тэрнийг ингэчи. Ийм их мөнгөөр одоо ийм их мөнгөөр диважин байгуулдаг бол байгуулахар болчихлоо. Тэгээд сэтгэл зүрх дутаж байна. Би танад хэлье. Дээр нь та нар ард иргэдтэйгээ зөв харьцалтай хоёр хүний санал авчихад тэгээд үн нэмээд нэмэхтэй солиотой галзуутай 3 дахин нэмдэг ийм дахиж битгий хийгээрэй залуучууд. Сэтгэл зүрхтэй бай. Мөнгөтэй биш. Цэг дарга нэгдүгээр болж даваадлаа. За гишүүний 3-4 асуулт хариуллаа. Нэмээд бас тодруулаад манай одоо дарга хариулах бах. За бид нар ер нь түрүүний хэлдгээр авто замын засвар үйлчлэгийг баг дээр нь хийхгүй бол цаашаа хүндрээд явдаг. Тэгээ 22 онд хийсэн судалгаагаар одоо шинжилэлд их засвар хийх шаардлагатай нь 38%. Тийм ээ. Ээлжилд их засвар хийх шаардлагатай. Тэгээд урсгал засвар хийх шаардлагатай гэдэг. Ингээд нийт авто замын мал түрүү хийсэн 82% нь бол одоо чанарын шаардлага хангахгүй байсан. Энийг цаг тухайд нь засвар үйлчлэг хийж явахгүй бол яг нөгөө шүд цоорходож эхлээд цаашаа хүндрээд явдаг шиг авто зам маань өөрөө бага хэмжээний гэмтэл аваад цаашаа нэг засвар үйлчлэгийг нь хангалттай зардал тавьж хийхгүй бол хүндрээд явдаг. За ингээ хүндрээд явснараа нэгдүгээр авто замын байдал маш хурдан мууддаг. Хоёрдугаар иргэд дээр бол хувь хүний зардал нэмэгддэг. Ялангуяа дугуй аваар усал дээрээс нь засвар дээр би 2023 оны статистикийг ойролцоогоор авч хагаад манай Монгол улс ойролцоогоор 500 тэрбум төгрөг автомашины сэлбэг хэрэгсэлд 23 оны статистикаар гаргаж ирсэн байсан. Үүний энэ зардлын 70-аас 60-аас 70% нь ойролцоогоор автомашины явах ангийн
одоо буюу одоо авцамаас авц замын одоо засвар үйлчлэгээс холбогдлолтой ийм гэмтлээс шалтгаалаад гарч ийна гэдэг статистик бол 23 оны байдлаар бол авч исэн. Ийм учраас бас авц замын засвар үйлчилгээг тогтмол яг цаг хугацаанд нь хийгдэн нэг талаас өөрөө замаа эвдлэхгүй цаашаа нэмж зардал гарахгүй байх. Хоёрдугаарт иргэдтэй авар ослогоо дээрээс нь автомашины эвдрэл дээр зардлыг ийм бууруулахаар энэ тооцоолол харагдаж ийсэн. За 2000 авц замын үнэлгээний дуртын талаар одоо дарга нэмээд хариулж байна. За гишүүний асуултанд хариулъя. Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга одоо 2022 онд хийгдсэн судалгаагаар нийт авц замынхаа хөрөнгийн үнэлгээ гаргаж байгаа. Хөрөнгийн үнэлгээгээр тухайн үед бол 1.8 их 80 төгрөг гэж гарч байгаа. Авто Улаанбаатар хотын авц замын. За тэгээд хэрвээ бид нэр хөрөнгийн менежментийг хэрэгжүүлэхгүй явах юм бол энэ үнэлгээ маань 5 жилийн дараа 750 руу бууж байгаа. 10 жилийн дараа гэх юм бол 652 тэрбум төгрөг хүртэл багасна гэж байгаа. Тэгэхээр замыг одоо яг чанар байдлын түвшингийн яг өндөр түвшинд нь одоо payment condition index гэж байна. PCI буюу замын ингээд тэр нь 100% байх юм бол шин зам гэж үзнэ. Тэгэхээр шин замыг PCI буюу чанар байдлын индексийг нь бууруулахгүй явж байна гэдэг маань тухайн замын үнэлгээг бид нар яг одоо анх баригдсан үнэлгээнд нь барайл явж байна гэсэн үг. Энэ үнэлгээ маань 80-аас доошо ирэх юм бол ер нь олон улс дээр бол 80% дээр л барьж явдаг.